За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд бүгдээрээ энэ цагийг эхлэхээс өмнө хамтдаа Бурхан руу хандан залбирая. Хайртай Бурхан минь, таньдаа би талархаж байна. Энэ л сайхан өдрийг, энэ л сайхан өглөөг та бидэнд өгсөнд үнэхээр баярлалаа. Өнөөдөр эзэн Бурхан таны үгтэй хамт байж, таны үг сургаалыг сонсож, таны үгийг хэрэгжүүлэгч нар байхад эзэн та бидэнд туслаач. Бид урд байгаа бүхэл цагуудаа таньдаа өргөж, энэ цагийг таньдаа даатхан, ерөн талархан залбирanгуйлаа. Есүсийн нэрээр. Амен. Амен. За бүгдээрээ өнгөрсөн өдрүүдэд итгэл үүс хоёр салшгүй холбоотой юм а гэдгийг Бурхны үгнээс бүгдээрээ хүлээн авсан. За өнөөдөр дуулал 119 дугаар бүлгийн 11 дугаар ишлэгийг бүгдээрээ хүлээж авъя. Таны эсрэг нүгэл хийхгүй тулд үгийнх нь зүрхэндээ би хадгалав гэж. Танд нүгэл үлдэхгүй тулд гэж байгаа нь. За Бурхны үг хүнийг зөвийн зам руу чиглүүлж, хөтөлж, муу мухагаас хамгаалдаг. Зүрхэндээ Бурхны үгийг хадгалсан хүн нүгэл хийхээс зайлсхийж байдаг. Бурхны хүсэлд нийцсэн амьдралаар амьдрдаг гэж. Энэ нь таны үгийг зүрхэндээ хадгалах гэж. Үг цээжлэх сайн, цээжлээ зогсохгүй сэтгэл зүрхэндээ хүлээж аваад өдөр бүр хэрэгжүүлэн амьдрахыг Бурхан хүсдэг. Одоо амралт 6-аагийн цаг эхлэж байгаа. Өдөр болгон бүгдээрээ Бурхны үгтэй хамт байж амьдралын удирдамж үүнийг Бурхны үгийг амьдралын зарчим болгож бүгдээрээ Бурхны үгтэй хамт гайхалтай өдрүүдийг өнгөрүүлье. Бурхны үгтэй хүн гэм нүглээс хол байдаг. Уруу татлаханд ордоггүй. Тиймээс бүгдээрээ Бурхны үгийг зүрхэндээ хадгалах нь нүгэл үлдэхээс хамгаалдаг, зөв амьдрахын үндэс болдог гэдгийг хүлээж аваад цаг үргэлж залбирсаар бай. Бурхны үгтэй ойрхон байцгаая. Бурхны нэрээс эмээх нь саруул ухаан билээ гэж Библи хэлдэг. Бүгдээрээ Бурханаас эмээж амьдарцгаая. Заримдаа бид амьдралдаа одоо өөрийн хүслээрээ, өөрийн бодлороо яваад идэг. Би өөрийнхөөрөө л шийднэ. Зүрхэндээ Бурхны үгийг хадгалах шаардлагагүй. Үг нэг чухал биш. Хүн болгонд нүгэл хийдэг штэ гэсэн энэ худал мессежийг бүү зөвшөөр. Бид Христ дотор шинэ бүтээл болсон шүү дээ. Бурханаас шинэ амийг, шинэ амьдралыг бид хүлээж авсан. Тиймээс нүгэл хийхгүй байх, түүнээс зүхтах, өөрийгөө хамгаалах энэ үйлдэлүүд биднээс гар хүчтэй юм а. Энэ зуныг та бүхэн маань сайхан өнгөрүүлээрэй. Бурхны хүсэлд нийцсэн амьдралаар амьдраарай. Үргэлж залбиралтай байгаарай. Эзэн та бүгдийг маань үнэхээр ивэх болтугай. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирая. Ариун Бурхан минь ээ, таны үгийг зүрх сэтгэлдээ хадгалж, өдөр бүр санаж явахыг үнэхээр бид хүсэж байна. Таны үг намайг зөв замд хөтөлж, нүгэл хийлэхээс хамгаалдагд үнэхээр баярлалаа. Миний бодол, үг, үйлдэл бүхэн таны хүслийн дагуу байж, таны үгээр гэрэлтэх тэр хүчийг та бидэнд өгөөчсөн байна. Энэ зуны турш таны үгийг тогтмол уншиж, бодож, амьдралдаа хэрэгжүүлэхэд минь эзэн та бидэнд туслаач. Би таны үгийг зүрхэндээ хадгалж, таны эсрэг нүгэлд үйлдэхгүй байхад ариун сүнсээ та бидэнд туслаарай. Есүс Христийн их мэдэлтэй нэрээр бид талархан гуйн залбирч байна. Есүсийн нэрээр
бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.